Сайн байцгаана уу? Сөүл Аядан байна. Өнөөдөр та бүхэндээ бас нэгэн өөр сонирхолтой өгүүлэг уншиж өгч байна. За энэ өгүүлэг дээр зэрэгцээ ертөнцийн талаар гарах болно. Маш олон квант физикч нар болон spiritual багш нарын ярьдаг олон ертөнцийн онол гэж байдаг. За энэ онолыг маш ойлгомжтойгоор тайлбарлаж өгөх юм бол таны гаргаж байгаа шийдвэр болгон өөр нэгэн таныг бүтээдэг гэдэг онол байгаа. Тэгэхээр та шийдвэр гаргах бүрдээ яг тэр цэгээс салаалаад олон зэрэгцээ ертөнцийг үүсгэдэг гэсэн үг. Тэгэхээр бид нар сонголт хийх бүрдээ өөрийнхөө бодит байдлыг бүтээдгээ гэдэг энэ санаан дээр үндэслээд энэ өгүүлгийг бичсэн байгаа. Энэ нь танд ямар нэгэн байдлаар маш сонирхолтой санагдаж ах юм бол тухлан сууж таалан төсөөлнө. Зэрэгцээ амьдрал. Эрхэсхүү хэрүү шуугантай орчинд төрсөн эцэг их нь байнга маргалддаг байв. Гэрийн уур амьсгал үргэлж дарамттай. Яг л ямар нэгэн зүйл болох гэж байгаа мэт. Эрхэс үргэлж өрөөнийхөө нэг буланд суугаад айцтайгаар энэ бүхэн удахгүй дуусандаа хэмээн хүлээдэг байв. Бяцхан бие нь хин нэгэн чанга дуугарах бүрд цочно. Хөөхд байсан ч гэсэн түүний цээж аль хэдийн айцыг тээж сурсан байлаа. Харин түүний зэрэгцээ ертөнцдөх эрхэст яагаад ч юм хин нэгэн дэрэгдэн байж хамгаалж аргадаж буй мэт санагдана. Тэр маргааныг сонсож байгаач үргэлж анзаараагүй мэт инээмсэглэн цонхоор тусах нарны гэрэлд биеэн суун. Ингэж явсаар эрхэс сургуулийн сурагч боллоо. Хүүхдүүд түүнээр даажигнан тоглон. Түүнийг гаж уйтгартай хэмээн. Эрхэс өөрийгөө байн ажиглаж эхлэв. Хэрхэн алхах, аяглах вэ? Яавал энэ хүүхдүүд шиг хэвийн харагдах вэ? Өөрийнхөө бодлоо үргэлж дотроо нууж мөрөө унжуулан зүгээр л үл үзэгдэгч болчихмоор санагдана. Харин нөгөө талд эрхэс хүүхдүүдийн даажигнал шоглоомыг үл тоон. Мэдээж тэр сэтгэлээр унана. Түүнийг мэдрэх бүртээ уйлна. Гэвч түүнд нэг сайн найз байсан нь түүний өдрийн тэмдэглэл. Өдрийн турш болсон бүх гуниглал тэгээд жижигхэн туссан гэрэлгийгийг бичнэ. Энэ сухта тэрээр хязгааргүй бодлын хүлээснээс тайлагдаж хаа нэгтээ гэрэлгийгээ байгаа гэсэн итгэл найдварыг олж авдаг байлаа. Одоо эрхэс эд залуу насан дээрээ ирлээ. Тэрээр анхны хайртайгаа учирсан боловч тэр түүнийг орхиод явчихсан. Энэ нь яг л цээжээ уруулж буй мэт түүнийг өвтгөн. Гэхдээ тэр энэ мэдрэмжээ нуухаар шийдсэн. Тэр юу ч болоогүй мэт жүжиглэн. Тэр хинд ч итгэхээ болов. Тэр инээх гэж юу байдгийг ч мартаж эхлэв. Түүний зүрх маш хүнд яг л нэг зүйлийг дотор нь хийгээд төгжчихсэн мэт харанхуйлна. Харин нөгөө талд эрхэс өдөржин уйлан, шаналн, санана. Тэр зүгээр л бүх шаналлаа хорилгүйгээр мэдрэнэ. Бүх болж буй зүйлсийг хэнийг нь танихгүй хүнд ярина. Нэг л өдөр тэрээр ахин инээмсэглэх хүчтэй болсон байлаа. Эрхэс тэр охиныг одоо ч үгүйлэн санана. Гэхдээ түүний өвдөлт биеэс нь урсан гарах мэт хөнгөрч эхлэв. Эрхэс одоо ажлын талбарт гарчээ. Цаашид хэрхэн амьдралаа авч явах талаар шийдвэр гаргах цаг болсон байлаа. Эрхэс түүний эргэн тойронд байгаа хүмүүсийн хилдгээр аятайхан ажлыг сонгосон юм. Энэ ажил гялцал цалин ихтэй. Гэхдээ тэрээр өглөө бүр маш хүнд цээжтэй сэрдэг байлаа. Ажилдаа явхаас түртэн унтаа зэрэгтэй аль хэдийн ядарч авсан мэдрэмжтэй сэрнэ. Түүний хувьд бусдад сайхан харагдах гэсэн нийгмийн хэмжээнд багтахал маш чухал байлаа. Нөгөө талд эрхэс гялцал өндөр цалинтай ажлыг сонгоогүй. Өөрийнхөө дотоод дуу хоолойг үнэхээр яг юу хүсэж байгаагаа хайхаар гарав. Эргэн тойрны бүх хүмүүс нь түүнийг яанда энэ хүүхэд хэмээн халаглана. Гэвч түүний өглөө бүр маш хөнгөн аз жаргалтай. Тэр өглөө бүр сэрэхтэй ямар нэг шин зүйл сурна гэсэн сэтгэл хөдлөлөөр дүүрэн. Заримдаа амьдрал нь тодорхойгүй сэтгэлэн зовнох боловч тэр чин зүрхэндээ зөв зүйл хийж байгаагаа мэдэрдэг байлаа. Нэг өдөр тэрээр өөрийгөө толинд харав. Тэрээр эдэр насандаа иржээ. Эрхэс өөрийгөө үл танина. Тэрээр төөрсөн мэт санагдах боловч одоогийн амьдралын хэмнэлээ өөрчлөхөд хэтэрхий оройтсон хэмээн бодно. Үргэлжлүүлэн өөрийгөө шахаж хамгийн сайнаараа амьдралд хичээн урагшлана.
Түүний бие ямар нэг зүйл болохгүй байгаа гэлтгэн түүнд дохиолгэн. Хаяа толгой нэргэн, биеийн сүлтэн, гэвч тэрээр өөртөө байнга ин хэлнэ. Би зүгээр л маш завгүй. Харин нөгөө талд ирэхс нэг л эрч хүчгүй, хүсэл тэмүүлэлгүй байгаагаа анзаарав. Яг л ямар нэгэн зүйл буруу байгаа мэт. Энэ мэдрэмж махан биетэн биш, түүний сэтгэлд мэдрэгдэнэ. Тэрээр өөртөө амралт олгон байгальд гарав. Гол даган алхан, тэмдэглэлээ хөтлөн, өөртөө амрах цаг олгосноор ирэхс өөрийгөө бүрэн зинэглэж зарим нэг зүйлсийн хариултыг олж авав. Түүний дотор байсан манан баг багаар алга болж эхлэв. Цаг хугацаа явсаар түүний эдэр нас дуусаж байлаа. Түүний бие итэвхтэйгээр түүнд юу хэрэгтэй байгааг илэрхийлэн дохиолгэн. Ирэхс биед мэдрэгдэж буй бүх дохиог үл тоож сурсан байлаа. Түүний бие хичнээн намайг анхаараачтэй хэмээн ашгарсан ч тэрээр ажилдаа дарагдсан завгүй хүн хിവэр л байв. Эцэст нь тэрээр маш хүнд өвчнөөр өвдснөө олж мэдэв. Түүний оюун ухаан цочрлоор дүүрвч одоо ч гэсэн хүчтэй мэт дүр үзүүлнэ. Өөрийгөө сул дорой болж буйг хүнд ч харуулахыг хүсэхгүй, дотроо бүхнийг хавдарсаар байлаа. Харин энэ талд ирэхс бүхий л биеийн дохиог анзаарч байв. Өөрийн амьдралын завгүй хэмнэлээ өөрчилж илүү их амрах хэрэгтэйгээ ухамсарлана. Тэр өөрийн биедээ хэрэгтэй зүйлийг нь өгнө. Хөдөлгөөн, нарны гэрэл, эрдэс бодис. Хаяач мээгүй бясалгал хийж өөрийн бие, сэтгэл, сүнсээ сонсно. Түүний биед илэрч байсан завирууд арилж бие нь илүү хүчтэй болж буйг мэдэрч байлаа. Ахимаг нас. Одоо тэрээр олон жил хүнд өвчнөтэйгөө тэмцэн залхсан ахимаг насны өвөө болжээ. Эмнэлгийн үнрээс залхан жихүүцэн, эмчилгээний машинууд хаа сайгүй дуугарна. Тэрээр чимээгүйхэн эмнэлгийн таас ширтэн хэвтэн. Ирэхс одоо өвдөлт мэдрэхээ болсон ч амар амгалан ч мөн түүнтэй хамт алга болсон байлаа. Харин энэ талд ирэхс түүний сүүлийн өдөр ойртож буйг мэдэрч байлаа. Тэрээр бие махбодын хувьд ч сэтгэл зүйн хувьд ч цоо ирүүл. Зүгээр л түүний энэ удаагийн энэ ертөнцийн дэх аялал үүгээр дуусч буй мэт мэдрэмж төрнө. Тэр энэ өглөөг өөрийн цэцэрлэгт хүрээлэн өнгөрөөнө. Хайртай бүх хүмүүсээ дуудан түүх ярьж өгнө. Энэ нь түүний хувьд байнга давтагддаг жирийн л нэг гигэн өглөө байлаа. 3 сарын 3-ны 3 цаг 33 минут. Эрхсийн харуусал энэ орчлонг дүүргэх мэт хүнд, зовлонтой байлаа. Юуны төлөө амьдралаа бусдад таалагдахын тулд үрсэн бэ? Яагаад эрт ухаарад биеэ анхаарсангүй вэ? Тэгж олсон мөнгөө өөрийнхөө аз жаргалын төлөө нэг удаа зарцуулсан билүү? Хангалттай дэлхийг үтсэн билүү? Эрхсийн дуусашгүй энэ их харуусал, зовлон, шаналл донд эдис нэг бүрэн тэрчлэн чарлах мэт түүний сүүлчийн өчүүд харанхуй бас чимээгүй ажээ. Харин нөгөө талд ирэхс хамгийн хайртай модныхон дэргэд суугаад навцсын завсраар тусах нарны гэрэлд нүрэнгийн хэвтэхтэй маш их баярлалаа хэмээн шивнэн. Шившээ салхи түүнийг элбэн наадна. Түүний сүүлийн амьсгал яг л жирийн нэг амьсгал мэт түүнд эргэж харах харуусал нэгээхэн ч үгүй, зүгээр л бүх зүйлийг хүлээн зөвшөөрч яг л гүн нойр авч буй мэт тэнгэрт халин одлоо. Нэг ижил дэлхий, нэг ижил асуудлууд, нэг ижил сүүлийн амьсгаа. Таач гэсэн сонголт хийж байгаа. Та хэн баймаар вэ?